Энэхүү подкастуудаараа гэмт хэрэг, болсон явдал, сэтгцийн гач үйлдэлүүдээс үүдэлтэй хүн амны хэрэг зэргийг хүмүүст сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэж та бүхэндээ хүргэж байна. Дээрх агуулгуудын хүрээнд сэтгэл санаа тавгуйтах магадлалтай учраас жирэмсэн эхчүүд сэтгэл санаа докторгүй байгаа үедээ мөн 18-аас доош насныхан сонсохгүй байхыг зөвлөе. Энэ нь хувь хүний сонголт учраас хэрв сонсох явцад контентын ярианы агуулгаас болж сэтгэл санаа тагвархвал таныг сонсохоо зогсоогоорой гэж зөвлөе. Crime Station Podcast. Сайн байцгаана сонсогчдоо, бүгдээрэнд нь амралтын өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр энэ удаагийн дугаараар би та бүхэнд одоогоос 78 жилийн өмнө болж өнгөрч исэн нэг маш учир бүтээтлэг бас аимшигтай тийм шийдэгдээгүй хэргийг ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. Та бүхэн энэ Black Dahlia гэдэг нэрийг нь хараад шууд бараг мэдж байгаа бах. 1947 онд залуухан эмэгтэй онц хэрцгийгээр хөнөөгдөж түүнийг алуулсан гэмт хэрэгээс нь илүү гадаад үзэмж эрчүүдийг татах гаднах төрхөөсөө болж бусдад алуулах шалтгаан нь болсон. Цав цагаан арьстай, тасгар үстэй, махлаг гуйтай, нарийнхан бэлхөөстэй часуулаанаар уруулаа будаж хинч хараад эргэж харахгүй байхын аргагүй үзэсгэлэнтэй эмэгтэй алууллаа гэх мэтээр маш их шууган тарчисан. За энэ эмэгтэйг бол дунджаас дээгүүр гэж хэлж болохоор царай зүстэй. Тачаангуу биетэй байсан болохоор ч тэрөө биеэ үнэлэгч эмэгтэй завхаагаасаа болж алуулсан гэх мэт бодит хэргийн талаар гэхээсээ илүү шар мэдээллүүд бол тайван байлгаагүй. За яг үнэндээ тэр бол зүгээр л жүжигчин болох мөрөөдөлтэй бусад эмэгтэйчүүдтэй л адил хайр халамж, гэр бүл хүсэж исэн жирийн нэг эмэгтэй байсан. За энэ хэрэг дээр бол маш олон таамагуд байдаг ч гэсэн өнөөдрийн хүртэл хин хороос нь мэдэгдэхгүй Лос Анжелесийн цагдаагийн газраас ямар ч нотлох баримтан дээр тулгуурлаж хин нэгнийг баривчилж чадаагүй юм байна. За ингээд учир бүтээтлэг шийдэгдээгүй Black Dahlia-гийн хэргийг өнөөдөр би та бүхэнд ярьж өгөөд за тэгээд хамгийн их сэжиглэгдсэн хоёр хүний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дурдаад ярих болно. За ингээд хэдүүлээ ярианыхаа гол хэсэг рүү орцгоё. 1947 оны 1 сарын 15-ны өдөр Лос Анжелес хотод Betty гэдэг эмэгтэй 3 настай охинтойгоо хамт ноотн гудамжаар алхаад явж исэн чинь явган үний замын хажуугийн зүлгэн дээр бол цайвар өнгийн зүйл хөвтж байгааг олж харсан. За эхэндээ тэр бол зүгээр нэг дэлгүүрийн манекен тэнд аваачаад хайчиж гэж бодсон юм билээ. За тэгээд хүччихэд харсан чинь эмэгтэй хүний цогцос байхыг нь ойлгосон маа. Биеийг нь болохоор бүслэгийн хэсгээр нь хоёр хуваацсан, хоёр гарыг нь болохоор дээш нь өргөөд байршуулсан тийм байдалтай байсан. Нүрийг нь болохоор маш аимшигтай сийчээж амыг нь бараг нэг чихнээс нь нөгөө чих хүртэл зүсээд инээж байгаа юм шиг болгоцсон байсан. Хэргийн газар гэхдээ бол ямар ч бүр цусны уулмөр байгаагүй. Бинээс нь бол тэр чихтэн цусыг нь юулээд угааж цэвэрлээд тавьсан юм шиг байсан. За ингийн мэдээж цагдаа дуудаж хохирогч эмэгтэй Jane Doe номер 1 гэж бүртгэгдсэн. За гэхдээ хэдхэн хоногийн дараа гэхэд хэвлэл мэдээлэл түүнд бол Black Dahlia гэдэг нэрийг өгсөн байдаг. За энэ хэрэг болохоор Америкийн түүхэн дэх хамгийн алдартай илрээгүй аллахын гэмт хэргийн нэг болж үлдсэн. Лондон хотод Jack the Ripper, New England болохоор Boston Strangler, харин Los Angeles Black Dahlia гэх түүхэн хэрэгүүд одоо хүртэл бусдын анхаарлыг бол маш их татдаг. За энэ эмэгтэй бол амиа алдснаас хойш олон тооны ном, баримтат кино, уран сайхны кино, бүр видео тоглоом хүртэл санаа авч бүтээгдсэн байдаг. За түүгээрч зогсохгүй Black Dahlia гэдэг нэртэй үнэртэй уус дотор хувцас цамц хүртэл байдаг. За энэ нэр бол өөрөө Америкийн гэмт хэргийн түүхэнд тодор бичигдэж үлдснээс гадна Холливуудын хар бараан талыг илэрхийлдэг бэлэгдэл болсон түүхтэй. За энэ эмэгтэйг бол хамгийн сүүл амьд харсан гэгддэг Biltmore гэд зочид буудлын баарнд хүртэл Black Dahlia нэртэй коктейл хийж гаргадаг болсон. За тэгээ бас Michigan-ы The Black Dahlia Murder гэдэг нэртэй метал рок хамтлаг хүртэл байдгийн байна. За хохирогчийг хамгийн сүүлд Biltmore гэд зочид буудлын лоббид байсан буудан дээр сууж байгааг нь харсан байдаг. За тэр бол хар костюм, нэмгэн цагаан цаамц, хар гутал, хар үстэй байснаар нь дүрсэлсэн байсан. Хэвлэл мэдээлэл бол түүний үхлийг шар мэдээлэл болгож Холливуд түүгээр мөнгө хийж Лос Анжелесийн цагдаагийн газар түүнд тусалж чадаагүй. За үүндээ бол Black Dahlia-гийн хэрэг өнөөдрийг хүртэл нээлттэй хിവэрээ 1960 онд гол мөрдөгч нь тэтгэвртэй гарснаас хойш Лос Анжелесийн цагдаагийн газрын мөрдөгч Mitzi Roberts гэд хүн бол энэ хэргийг хариуцаж ажилласаар байгаа юм байна. За одоо хүртэл тэр 7 хоног болгон хин нэгний дуудлагыг хүлээж авдаг,
Black Dahlia-г одоо алсан алуурч нь манай аав, манай авга, манай хөрш гэх мэт 9 жорын онол ярьсан хүмүүс бол мунддаггүй. Black Dahlia-гийн талаар хамгийн их одоо мэдлэг мэдээлэлтэй судлаачдын нэг болох Larry Harnish-ийн хэлснээр энэ хэрэг шийдэгдээгүй, тэгээд аимшигтай мөн ёс суртахууны хувьд хар бараан уур амьсгалтай гэмт хэргийн нууцлаг түүх байсан болохоор хүмүүсийн анхаарлыг татдгаа гэж хэлсэн байдаг. За энэ нэмэгтэй цогцсол Лос Анжелесийн өмнөд хэсгийн хөнгүү хойсон талбайд мис заслын нарийн багаж хэрэгслээр хуваалгасан юм шиг хаягдсан байсан. За түүнийг бол угааж цэвэрлсэн байснаас гадна нүүрэн дээрх тэр нэг аимшигтай одоо инээмсэглсэн юм шиг амийг нь хоёр тийш нь зүссэн байсан шарх нь амьд байх үед нь одоо үүсгэгдсэн гэж үзсэн юм байна. Холливуудын харанхуй түүхийн бэлэгдэл болохоос өмнө тэр бол зүгээр л Beth гэдэг нэртэй жижиг хотоос гаралтай одоо хөөрхөн эмэгтэй байсан. За түүний бүтэн нэрийг Elizabeth Short гэдэг. Тэр бол Massachusetts мужийн Medford хотод 5 охинтой айлын одоо 3 дахь охинд болж мэндэлсэн. За аав нь бол захиалгаар жижигэн тийм гольфийн талбай энтер хийдэг байсан ч гэсэн их хямралын үеэр бүх зүйл нь дампуурж Elizabeth-ийг ердөө 6 настай байхад нь гэрээсээ цутаагаад алга болсон. Ингээд түүнийг бараг бүгдээрээ шахуу одоо амиа хорлсон байх гэж бодож исэн ч олон жилийн дараа ээж рүү нь одоо захиа бичээд өөрийгөө Калифорнид амьдарч байгаа гэдгээ хэлсэн юм байна. За тэгээ гэртээ буцаж харна гэдгийг амласан ч гэсэн ээж нь тэр бүхнийг хүлээж аваагүй. Сүүлд Elizabeth Short ч гэсэн одоо аавынхаа адил Калифорни руу шинэ амьдрал мөрөөдөж одоо явсан байдаг. За ингээд 7 охтуудтай айлд өссөн Elizabeth эгчдүүнийхээ дундаас бол хамгийн үзэсгэлэнтэй байсан гэдэг. Хүмүүс анзаарахгүй өнгөрөх бараг боломжгүй хараа булаасан эмэгтэй болсон ч гэсэн дотроо ямар нэг гунгийг тээдэг байсан. Elizabeth астматай байсан юм байна. Тиймээс Бостны одоо ширүүхэн өвлийг тэсвэрлэхэд хэцүү. Тиймээс дайны жилүүдэд тэр урд зүг рүү буюу за эхлээд Флорида руу хүүтнээс зугтаж тэндээ одоо Birmingham фронтод ажиллаж исэн сөнөөгч онгоцны нисгэгч, дислэгч Matt Gordon Jr.-тай танилцсан байна. Тэд бол бие биедээ маш хурдан татагдаж Matt Gordon түүнд бол 11 хоногийн дотор нийт 27 захиа бичиж загталтаа тэр бол өөртөө гэрлээч гэсэн санал тавьж Elizabeth ч гэсэн зөвшөөрсөн юм байна. За гэхдээ харамсалтай нь Япон дайнд бууж өгсөн өдрөөс 5 хоногийн өмнө Matt Gordon гэх тэр залуу бол одоо онгоцсон насалтаад тэр хизээч гэртээ буцаж ирэхээргүй болсон. За Elizabeth-ийн хувьд бол маш их шаналж гутраад үлдсэн юм байна. Ингээд хайртай хүн нь нас барснаас хойш Elizabeth ойр ганцаараа үлдээж нэг хэсэг бол дин дунтай амьдарч исэн ч гэсэн дараа нь 1946 оны 100 урд нь болцож исэн бас нэг нисгэгч за бас л одоо Gordon гэх нэртэй залуутай уулзахын тулд Long Beach руу нүүсэн. За тэр залуутай дайнаас өмнө хэсэг хугацаанд болцож исэн ч гэсэн харилцаа нь бол удалгүй дууссан. За тэр Elizabeth-ийн нас барсныг хамгийн анх олж харсан гэрч эмэгтэй дараа нь бол одоо хидэн томоохон хэвлэл ярилцлага өгч тэр өдөр охиноо тэргэнд суулгацсан нөхрийнхөө гутлыг гутал засварчнаас авах гээд явж исэн гэж бол ярьсан. Би энэ бол тэр чигтээ цав цагаан болсон цогцыг нь тэр очиод харахад бол дээшээ хараад хэвтцэн. Тэгээ саарал цэнхэр өнгөтэй нүд нь бол маш том нээгдээд эгц дээшээгээ харцсан. Тохоогоо 90 градус нугалж гараа толгой дээгүүрээ өргөсөн байдалтай хөлийг нь алцаалгаж байрлуулсан. Гуйных нь тасалсан хэсэг орчимд сарнай шивэстэй байсан гэдг нь тогтоогдсон юм. За энэ хэрэг рүү хэвлэл мэдээллийнхэн яг л одоо махчин шувуунууд шиг дайрч хилдэв бусаар бичиж түүнийг завхаа эмхтэй худалч гэх мэт нэрлэж эхэлсэн. За яг үнэндээ бол Elizabeth-ийн амьдрал аль хэдийнэ зохиомжтой зүйлсээр дүүрэн байсан. Тэр өөрийгөө жүжигчин гэж ярьдаг байсан ч гэсэн нэг ч удаа шалгалт өгч шалгаруулалтанд оролцож байгаагүй. Дайнаас болж нөхрөө алдсан бэлэвсэн эмэгтэй гэж ярьдаг байсан ч урд нь тэр бол гэрэлж байгаагүй. Хүүхдээ алдсан гэж бас ярьдаг байсан ч гэсэн хүүхэдтэй бас байгаагүй. За яагаад тэгж ярьдаг байсныг нь мэдэхгүй ч гэсэн магадгүй өөрийн амьдралаа ярах түүхтэй хүн болох гэж одоо тэгдэг байсан баг. За цогц дээр очсон мөрдөгчөд түүний хин гэдгийг танихад бол цаг хугацаа тийм ч их шаардаагүй. За Elizabeth-ийн хурууны ихээ одоо аль хэдийнэ бүртгэлт нь бол бэж таарсан. Дэлхийн 2 дугаар дайны үед тэр бол Camp Cook-д бичээчийн ажилд орох гээд өргөдөл бичсэн байсан. Тэрнээс гадна Santa Barbara-д болохоор насанд хүрээгүй үедээ согтуу явж байгаад баригдсан болохоор түүний хурууны ихээ нь одоо хадгалагдаад үлдсэн байсан. За тэгэж л түүнийг Elizabeth Short гэдгийг нь үгүй олж тогтоосон юм байна. За энэс гадна нэг онцгүй зүйл байсан нь юу гэхээр The Examiner гэдэг алдартай сонин байдаг. За тэдний сурвалжлагч Wayne Sutton гэдэг хүн бол мэдээлэл олж авахын тулд маш онцгүй арга хэрэгэлсэн. За тэр нь яасан гэхээр Elizabeth-ийн ээж рүү залгаад танаа охин ч гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд төрүүлжлээ гэж
эхлээд бол худлаа ярьсан байна. Тэгсэн чинь ээж нь хөөрхий баярлаад бага нас за сургуулийнх нь амжилтын талаар баахан юм ярьсан. За тэгэж охиныхын талаар баахан юм яриулж агаад сүүлд нь бол бүх үннийг хэлж охин чи яг үндэ ингээд хэрцгийгээр алуулсан гэд хэлсэн чинь ээж нь бол тэр дороо ухаан алдаж унсан гэж байгаа. Ингээд ийм маягаар одоо тухайн хэвлэл ямар ч хүн чанаргүй зан гаргаж мөрдөгчдөөс ч одоо төрүүлээд хид хідэн чухал зүйлсийг олж мэдсэн. Элизабет өгөхөөсөө өмнө бол одоо ачаага хаана байлгаж ирснийг хүртэл мэдсэн байсан. Тэгчээд Лос Анжелесийн цагдаагийн газарт болохоор бид нар Элизабетийн эд хэрэгслийг хүлээлгэж өгөхөд бэлэн. Гэхдээ мөрдөгчд заавал examiner сонины байранд задлах ёстой гэсэн шаардлагач гэх юм уу одоо барьцаалж байгаа ч гэх юм уу тийм зүйл бол хэлсэн байсан. Тэгээ мэдээж цагдаа нар өөр сонголтгүй байсан болохоор одоо хүлээн зөвшөөрсөн. Тухайн баглсан зөвлөс дотор нь Элизабетийн гэрэл зургууд, хайртуудынхаа захианууд, мөн хувийн эд зүйлс нь байсан. За ингээд энэ бүхнийг бүгдийг нь сонинд нийтлсэн сэтгүүлчд болон мөрдөгчд захианд дурдгдсан байсан эрчүүдийг гэрэн сурвалжилж эхэлсэн. Дэлхийн 2 дугаар дайны үед бол Лос Анжелест гэмт хэрэг ихсэж, ялангуяа Элизабетийн хэрэг олонний анхаарлыг маш их татчихсан болохоор The Examiner сонин бол өдөр болгоны дугаарынхаа хамгийн эхний нүүрэнд дандаа гэмт хэргийн статистик тоон үзүүлэлтийг гаргадаг байсан. Elizabeth Short олдсон тэр өдөр сонинд бол 2 хүн алуулсан, 13 дээрэм, 47 хулгай бүртгэгдсэн гэж бичсэн байдаг. За харин түүнийг нас барснаас хойш 10 өдрийн дараа The Examiner сонинд хаягалсан нэг дугтуу бол ирсэн. Дотор нь болохоор киноны тийм сурталчилгааны хуудаснаас хайчилж авсан текстүүдийг наацсан тийм захиа байсан. За энэ бичсэн хүн нь Элизабетийг алсан алуурчин мөн гэж утсан. Тэгээд тухайн бичвэрт нь болохоор том үсэг бүдүүн одоо шрифтээр Heaven is here буюу Dividing End байна гэж бичсэн байсан. Тэгснээ дотор нь Элизабетийн төрсний гэрчлэгээ, нийгмийн даатгалын дэвтэр, хувийн бичиг баримт, за бүр 75 эрэгтэй хаягийг нь бичсэн дэвтэр нь ч гэсэн байсан. Цагдаа нар тэднийг бүгдийг нь бол шалгасан, харамсалтай нь ямар ч үр дүн гараагүй. Тэр нэг захиа илгээсэн хүний хурууны хэн захиан дээр үлдсэн байж магадгүй гэж шалгасан чинь хээгээ үлдээхгүй байх зорилгоор бүгдийг нь бензинээр норгоод одоо арчилсан байсан. Black Dahlia-г бие алсан гэж мэдэгдсэн нэргүй загтлууд сонины газар руу бас Лос Анжелесийн цагдаагийн хилцс рүү аль руу нь очисон мөртлөө хэн явуулсан гэдгийг нь хизээч мэдэж чадаагүй. Тэрнээс гадна мөрдөгчөд худал мэдүүлэг өгсөн, өөрийгөө алсан гэж ярьж ирэх хүмүүсийн хүлд бол дарагдсан. Ер нь бол ямар нэг олонний анхаарлыг татсан хэрэг гарах болгоно би алуурчин, би алсан, цуврал алуурчин нь би мөн гэсэн одоо маш олон хүн цагдаагийн хилцээний гадаа цуваа үгүйсгэж суудаг тийм тохиолдлууд бол их байдаг. Тэр болгоныг шалгана гэдэг бол маш их хугацаа шаардсан асуудал. Шалгахгүй бай гэхээр ажил өөрхтөн заавал одоо шалгах ёстой гэж заагдсан байвал бүх хүнээс мэдүүлэг авах ёстой байдаг. За энэ маягаар Элизабетийн хэрэг дээр удаан хугацаа зарцуулсан ч гэсэн ахиц дэвшил огт гарахгүй хിവэрэ байсан. 2003 онд тэтгэврт гарсан Лос Анжелесийн цагдаагийн хилцээний хүн амны гэмт хэргийн мөрдөгч Стив Hodel гэх хүн Black Dahlia Avenger гэдэг нэртэй ном хэвлүүлж гаргасан юм байна. За энэ ном болохоор Black Dahlia-гийн талаарх бичигдсэн номнуудаас хамгийн их борлуулалттай байсан гэгддэг. За тэгсэн чинь тэр номон дээр болохоор тэр Steve гээд мөрдөгч өөрийнхөө аав доктор George Hodel-ийг Elizabeth Short-ыг хөнөөсөн гэж бичсэн байдаг. Доктор Hodel жирийн нэг сэжигтэн байгаагүй. Тэр бол чинээлэг, тэгээ Холливуудын дээд зиндааны игнэнд багтдаг. Өөрөө болохоор бэлгийн замын халдвар төвчөө эмчилдэг тийм эмнэлэгтэй. Жүжигчд болон бусад алдартай уран бүтээлчдтэй найзалж нөхөрлөдөг, алдартай архитекторын бүтээсэн байшинд амьдардаг нэгэн байсан юм. Тэгээд Стивен хэлснээр бол түүний аав нь ёс суртахууны доройтолтой маш эвгүй хүн байсан гэж дүрсэлсэн байсан. За Стивен таамаг аав нь нас барснаас нь хойш өөрт нь өвлөж ирсэн одоо гэрэл зургийн альбомноос үүдэлтэй. Дотор нь болохоор Elizabeth Short-тай адилхан хоёр эмэгтэйн зураг бол байсан юм байна. Гэхдээ энэ доктор George Hodel гэдэг хүн 1949 онд 14 настай Тамар гээд өөрийнхөө охиноо хүчирхийлсэн хэрэгт буруутгагдаж шүүх хурлын үеэр тэр Тамар гээд охин нь манай аав Elizabeth Short-ыг алсан гэж мэдүүлж ирсэн юм байна. Тэр үеэр нь гэхдээ сэтгцэн эмч нар Тамар гээд охиныг нь худлаа ярьдаг эмгэгтэй гэж дүгнсэн болохоор George Hodel цагаах тогтчихсэн юм байна. Стив бол аавыгаа зөвхөн Black Dahlia-гийн хэрэгт буруутай гэж зогсоогүй. За өшөө бас Red Lipstick аллахын хохирогч болсон гэгдэжсэн Jean French-ийг бас алсан. За тэгээд Калифорни хойд хэсэгт болж исэн Zodiac Killer-ийн цуврал аллахын хүмүүсийн заримтай ч гэсэн манай холбоотой гэж бол бичсэн байсан. За ном нь болохоор хэвлэгдэж гарсны дараа Лос Анжелесийн орлогч прокурор
Stephen K. Түүний бичсэн зүйлд нь итгэж хэрвээ George Hodel өнөөдөр амьд байсан бол Black Dahlia болон Red Lipstick алгын хэрэгт түүнийг баривчилж ял тулгах байсан гэж хэлсэн байдаг. За энэ Red Lipstick Murder гэдэг нь ямар учиртай вэ гэхээр 1946 онд William Hirons гэдэг хүн 3 хүн алаад хэргийн газар улаан өнгийн уруулын будгаар мессеж бичиж үлдээгээд явдаг тийм хүн байсан юм байна. За тэгээд ингэж Red Lipstick Murder гэж нэрлэх болсон. За ер нь бол Black Dahlia-гийн хэрэг дээр алуурчин байх хамгийн өндөр магадaltaй гэгддэг хүн нь доктор George Hodel гэдэг хүн бол байсан. За хүн бол өөрийнхөө бүх таамгийг номондоо шингээж бичсэн боловч Лос Анжелесийн цагдаагийн газар Стивийн нотлохоог хүлээн зөвшөөрөөгүй. За аавынхаа зургийн альбомонд байсан 2 эмэгтэйн зураг хоёулаа Elizabeth Short биш гэж дүгнсэн. Энийг нь бол Elizabeth-ийн эгчин ч гэсэн баталсан билээ. Стивийн номонд итгэгч хүн байсан. Маш хүчтэй шүмжилсэн хүмүүс ч гэсэн байсан. Номыг нь болохоор ямар ч баримтгүй зүгээр л сенсац дэгдээж номоо борлуулахын тулд бичсэн гэж бол шүмжилжсэн. LA Times сонин Стивийн номыг хог новш гэж тодорхойлсон бол LA Weekly харин ухаж ойлгохын аргагүй утгагүй ном гэж бичсэн байдаг. Тэглээгээд энэ номны онол одоо хүртэл үнэмшилтэй юм шиг хിവэрэ байдаг юм байна. За яагаад гэхээр доктор George Hodel Лос Анжелесийн цагдаагийн газрын анхны сэжигтнүүдийн жагсаалтанд бол багтжсэн. За Elizabeth Short-ыг хуваасан байдал нь мис заслын маш тийм наривчлалтай, хитрхи цэвэрхэн зүсэлт байсан болохоор тэр зүйлийг зөвхөн туршлагатай мис засалч хүн хийж чадна гэж үзсэн байгаа. Гэхдээ Стив болохоор аавтайгаа нэлийн тийм таагүй харилцаатай байсан. За тэр нь ч гэсэн ном бичиж гаргах нэг хөшүүргэн болсон гэж үздэг. Түүний хэлснээр бол би бүх насаараа аав шиг хүмүүсийг агнаж ирсэн. Гэхдээ би яг хажууд байгаа хүнээ анзаараагүй гэж хэлсэн байсан. Elizabeth Short-ыг эзгүй талбайгаас олсон үеэс хойш аль хэдийнэ 78 жил өнгөрсөн. За тухайн үед бол DNA шинжилгээ гэж байгаагүй. Хурууны хээний дэвшилтэт технологи бас байхгүй. Цусны бичил уул мөр мянцсны төвшөнд хийгддэг шинжилгээ гэх зэрэг зүйлүүд бол байгаагүй. За хэрвээ энэ хэрэг одоо үед гарсан байсан бол ингэж олон жил шийдэгдэхгүй явахгүй байсан бах. За хохирогчийн цогцсыг хайсан газрын талаар хид хідэн мэдээлэл бол байдаг. За ер нь бол алуурчинд хид хідэн сонголт байсан. Хагас цаг яваад далай руу хаях, эсвэл ууланд аваачих бас машинаар авч яваад элсэн цүлд үлдээх ч гэсэн боломжтой байсан. Гэхдээ тэр бол хүн олноороо амьдардаг хороолол хүмүүсийн нүдэнд өртөж болох газар цогцсыг хайсан байсан. Тэгэхээр зориуд тэгж тавьсан уу? Хүмүүсийг айлахын тулд тэгсэн үү? За эсвэл энэ эмэгтэй ямар ч үн цэнгүй хаягдсан гэдгийг хэн нэгэнд мэдрүүлэхийн тулд тэгсэн үү? Мэдэхгүй. За хамгийн гол нь яг бол тухайн байршлыг сонгосон явдал нь алуурчин тухайн газрын ойр орчимтой ямар нэг байдлаар холбоотой байсан байж болохыг нь илтгэжсэн. За магадгүй тухайн газраас алуурчин маш тийм ойрхон амьдардаг байсан байх. За эсвэл тэр хавар хин нэгнийг таньдаг байсан байж магадгүй. Тиймээс цагдаа нар Norton гудамж хаваар бол ямар нэг сэжүүр хайж хэлсэн. За хотын архив, тухайн үеийн цагдаагийн комиссийн хурлын тэмдэглэл, барилга байгууламжийн бүртгэл болон газрын зөвшөөрлийн бичгүүдийг ч гэсэн шалгаж үзээд нэг сонирхолтой зүйл бол гарч ирсэн. За тухайн үеийн нэг мафийн толгойлогч Jack Dragna гэх хүн хэргийн газраас өртөө 4 гудамжны зайд бол амьдарч исэн юм байна. Дайны дараах жилүүдэд Лос Анжелес хот өөрөө бол зохион байгуулалттай гэмт хэрэг эд тийм буцалж исэн гэж үздэг. За тэрний дийлэнхийг нь тухайн Jack Dragna гэдэг хүн бол хяндаг байсан юм байна. Гэхдээ Dragna Elizabeth-ыг алсан байж магадгүй гэсэн ямар ч баримт нотлохоо бол олдоогүй. За энээс өөрөөр бол Norton гудамжны талаар онцгой зүйл бол олдоогүй. Хэрэг мухарталд орж эхэлсэн. За тэгэж байжгаад Hornish гэдэг хүн нэг хайрцагтай баахан сонингийн хайчилбарууд тэгээ мөрдөө шалгалтын тэмдэглэл тэгснэ Elizabeth-ийн амьдралтай холбоотой баахан зүйлүүдийг бол олсон юм байлээ. За ер нь бараг харахад ингээд яг хог гэмээр зүйлүүд байсан. Бичигнүүд нь болохоор бүгд ингээд хуучраад нэлээд бүдэг болцсон. Тэгээ хид хид хуулбарлцсан тийм гэрлэлтийн гэрчлэгээний хуулбар бас дотор нь байсан. Тэгсэн чинь тэр нь болохоор Elizabeth-ийн хамгийн том эгч Virginia Short-ийн гэрлэлтийн гэрчлэгээ байсан юм. Гэрчийн хаяг гэдэг хэсэг дээр нь болохоор Norton Avenue гэж бичсэн юм шиг харагдахаар нь Сакраментод байдаг их хувилбарыг нь авахар болоод тэн дээрээс нь харсан чинь 39-59 Norton Avenue гэд бичигдсэн байсан. За энэ газар нь болохоор Elizabeth-ийн цогцос олсон газраас өртөөл нэг гудамжны зайд байрлах хаяг байсан. Ингээд энэ бол урд нь оогт харж байгаагүй шинэ холбоос бол гарч ирсэн юм шиг санагдчихсэн. За энэ нь Elizabeth-ийн ойр дотны хин нэгэн, эсвэл түүний эгчийн найз, цаашлаад бол гэр бүлийн танил гэх мэт бараг яг хэргийн газрын эсрэг талд
амьдарч исэн тийм байршлын хаяг гэсэн үг. Тэр гэрчлэгэн дээр гарын үсэг зурсан гэрчийг Barbara Lindgren гэж бичсэн байсан. За энэ хүний нэр мөрдөн шалгалтын хавтас дотор нэг ч бичигдээгүй, нэр нь нэг ч удаа гарч байгаагүй тийм хүн байсан. Түүний ямар ч ярилцлага, цагдаагийн тайланд бол дурддагдаагүй байсан. За хэрвээ энэ хүн Elizabeth Shortтай холбоотой эсвэл тэр бүс нутгийн хүн бүр болио гэхэд ойрын хин нэг нь таньдаг хүн байсан бол бүх нууцыг ил болгож чадах байсан байж магадгүй гэсэн таамаг л үлдсэн. За Elizabeth-ийг алсан хүн түүний танил нь байсан гэсэн таамаг урд нь бол байнга сөхөгддөг байсан ч гэсэн хизээч батлагдаж чадаагүй. Гэхдээ энэ хэрэг бол хитрхи хэрцгий бас тийм personal тэгээд хит мэрэгжлийн шинжтэй байсан болохоор зүгээр нэг санаандгүйгээр хин нэгэн хүнөөсөн гэж үзэх бараг боломжгүй нөхцөлд байсан. За хожим бол сэтгэл зүйч John Douglas энэ хэргийг тайлбарлахдаа алуурчин Элизабетыг хурдан олдоосай гэж хүссэн. За тийм ч болохоор хүн холигдох газар тавьсан. Энүүгээрээ тэр бол ямар нэг дохио үлдээхийг хүссэн гэж хэлсэн байдаг. За тэгвэл хэрвээ Barbara гэдэг хүн аллахтай ямар нэг холбоотой байсан бол яагаад Элизабетыг алах болсон? Яагаад цогцыг яг тэнд орхисон шалтгааныг магадгүй тайлбарлаж чадах байсан гэж үздэг. Харамсалтай нь тэр Barbara гэж хэн болох талаар бүр хэн ч олж мэдэж чадаагүй. 1940-од оны утасны лавлахууд тус балаагүй, LA Times-ийн архив бас ямар ч үр дүнгүй, Elizabeth-ийн том эгч бас хүргээ ах нь нас барсан, асуух хүн бол ерөөсөө үлдээгүй байсан. За тэгэж байжгаад нэг сонирхолтой юм болсон. Harnish Калифорни мужийн Hall of Records-ийн харанхуй тэгээд тоосондоо дарагдсан хонгил руу орж бүртгэл шалгахаар болсон. За 1940-од оны South Norton өргөн чөлөөний 3900 блокийн өмчлөгчийн бүртгэл татврын дэвтрийг хуудасаар нь сөхөж хайлт хийсэн. За тэгсэн чинь 3950-с Norton Avenue гэд гараад ирсэн. За тэр байшин бол Ruth Bailey гэсэн нэрээр бүртгэгдсэн тийм байр байсан. За Ruth Bailey гэдэг хүн бол Лос Анжелесийн нэр хүндтэй мис засаалч Dr. Walter Bailey-гийн эхнэр нь байсан хүн юм байна. За тэгээ нөгөө гэрлэлтийн гэрчлэгэн дээр гарын үсэг зурсан Barbara гэдэг хүн болохоор Ruth Bailey-гийн охин нь байсан юм байна. Norton өргөн чөлөө Elizabeth Short-ийн гэр бүл, за тэгээд Ruth Bailey-гийн гэр бүл ингэж хоорондоо холбоотой болохыг нь бол мэдэж авсан. За тэгэхээр Walter Bailey гэдэг хүн хэн байсан талаар одоо та бүхэнд ярьж өгье. За тэр бол USC-гийн анагаах ухааны их сургуулийг төгсөж Лос Анжелесийн мужийн эмнэлэгт резидент эмчээр сургалтаа бол амжилттай дүрхсэн. За ер нь бол Лос Анжелесийн хамгийн тийм нэр хүндтэй маш чадварлаг эмч нарын нэг байсан юм байна. Дэлхийн 1-р дайны үед тэр бол Франц улсад мис засалчаар ажиллаж, дайны дараа Лос Анжелесийн төвд бол эмнэлгээ нээж, умайн болон хөхний мис засал хийдэг тийм эмч байсан. За түүний эмнэлэг нь бол Elizabeth Short-ыг хамгийн сүүлд харсан газар гэгдэжсэн. Тэр Biltmore гээд зочид буудлаас хитгэн гудамжны зайтай байрладаг байсан юм байна. За түүгээрч зогсохгүй 1946 онд буюу Elizabeth амиа алдахаас 1 жилийн өмнө Walter Bailey эхнэр хүүхдээ хаяад залуухан хүүхэнтэй хамт амьдарч эхлэх болсон юм байна. За шүүхийн баримтанд дурдсанаар Walter Bailey өгөхөөс өмнө гэрээслэлээ дахин бичиж залуухан эхнэрийнхээ шахалтаагаар анхны эхнэрийнхээ нэрийг өмч хөрөнгөөс нь юу ч авч үлдээхэргүй болгож өөрчилж хассан байдаг. Тэгээ айгуу санаа энэ Ruth Bailey гээд анхны эхнэр нь болохоор шүүхэд нэхэмжлэл гаргаад тэрэн дээрээ болохоор нөхрийнх нь залуухан эхнэр Walter Bailey-г шантаажлаад хэрвээ урдны амьдралаа тэр чигт нь орхихгүй байх юм бол хэний ч мэдэхгүй нэг хар нууцыг чи илчлэнэ гэж сүрдүүлсэн талаар бичигдсэн байсан. Гэхдээ тэр нэг нууц гээд байгаа зүйл нь юу байсан нь бол тодорхойгүй. Walter Bailey-тэй хамт ажиллаж исэн тэтгэврт гарсан эмчнэр бол бүгд дугуй нэгтэйгээр тэр бол амьдралынхаа сүүл үеэр өөрчлөгдөж эхэлсэн. Хит их ууртай, тогтворгүй, түргэн зааштай. За тэгээ ямар нэгэн зүйл нь ил болохоос айж байгаа ч юм шиг параноид хүн болсон байсан гэж дурссан байдаг. Айж исэн зүйл нь юу байсан нь бас л ингээд тодорхойгүй үлдсэн. За түүний нас барсны гэрчлэгэн дээр үхлийн шалтгаан нь нэг нь бол тархины эдийн гэмтэл гэж бол бичигдсэн байт юм билээ. За ингээд тархины эдийн гэмтэл нь чухам хизээ үүссэн, зан ааш нь хизээ өөрчлөгдөж эхэлсэн нь бол тодорхойгүй байдаг ч гэсэн ийм төрлийн өвчтэй хүн гэмтийн хүчирхийлэл хийх магадлал байдаг гэж бол үздэг юм байна. За энэ өвчнөөсөө болж зан ааш нь өөрчлөгдсөн мис засалч эмч хэргийн газраас ердөө хитгэн гудамжны зайд амьдардаг байсан.
За энийг зүгээр нэг тохиолдол гэж бодож болох ч гэсэн мэрэгчлэтнүүдийн хийснээр бол Black Dahlia-гийн зэрэмдэглүүлсэн байдлаас харахад яг л мис засалч хүн хийсэн юм шиг маш нарийн юм бай. Тэгээд мис заслын ширээн дээр хэвтүүлсэн юм шиг байрлуулсан байсан гэж онцолж дурддаг. За энэ аллахын ард гэхдээ яг ямар шалтгаан байсан бол гэж та бүхэн бас бодож иж магадгүй. За Walter Bailey-гийн гэр бүл Elizabeth-ийн гэр бүлтэй Виржиниа гээд нөгөө Элизабетийн том эгчийн хурмын үеэр нь дамжуулж танилцж ирсэн юм байна. За тэдний охин Барбара хурмын үеэр бол хүндэт гэрчийн үүрэг гүйцэтгэж ирсэн юм билээ. За магадгүй хизээ нэгэн өдөр тусламж хэрэгтэй болох юм бол Walter Bailey-гийн гэр бүлтэй холбогдож болох нэ гэдэг явдал эндээс үүссэн байх боломжтой. Тэгээ танил гэдэг утгаар Biltmore зочид буудлаас Walter Bailey-гийн эмнэлэг ойрхон байсан болохоор залгадаг ч юм уу эсвэл уулцсан байж магадгүй гэж үздэг. За тэрнээс гадна хүн болгоны мэддэггүй нэг баримт байдгийн байна. Walter Bailey урд нь бол нэг хүүтэй байсан юм байна. Тэгээ 1920 онд тэр хүн дугуй унаж явж байгаад ачааны машинд мөргүүлж газар дээрээ нас барсан. За тэр өдөр бол хүүхдээ харж авах ёстой байсан. Эхнэрийгээ тэр хизээч уучлаагүй. Walter Bailey-гийн хувьд сэтгэлзэн гүн хямралд орж гашуудаж эхлэх болсон. За түүний хүү бол 1920 оны 1 сарын 13-нд нас барсан. Харин Элизабетийн цогцсыг 47 оны 1 сарын 15-нд олсон. Сэтгэлзэн хувьд тогтворгүй тэгээ тархины эдийн гэмтэлтэй байсан доктор Walter Bailey хүүгийнхээ нас барсан өдрөөр Элизабетийг хөнөөснө үү гэсэн асуулт бас л гарч ирсэн. Гэхдээ харамсалтай нь энэ асуултын хариултыг хэн ч олж мэдэж чадаагүй. Ингээд энэхүү Black Dahlia-гийн хэрэг дээр хамгийн их сэжиглэгдэжсэн хоёр хүн буюу доктор George Hodel болон доктор Walter Bailey гэх хоёр хүний талаарх мэдээлэл гэвэл ерөнхийдөө ийм байна. Хэрэг хуучирдаггүй гэж ярьдаг ч гэсэн бүхэл бүтэн 78 жил өнгөрсөн байхад энэ хэрэг одоо хүртэл шийдэгдээгүй нь бол маш хачирхалтай. За гэмт хэрэгтэн бол амьд байх боломжгүй. Аль хэдийнэ нас барсан байх. За тиймээс энэ талаар нүдээр харсан гэрч гэж байхгүй бол бас өнөөдрийн хүртэл хадгалсан нотлох баримтууд дээр ДНХ шинжилгээ хийгдэх боломжтой бол ургийн датагаас нь хөөгөөд хэрэгтнийг илрүүлэх шанс маш бага үлдсэн болов уу гэж бодож байна. За яагаад гэхээр тухайн үед бол гэмт хэргийн газар дээр судалгаа сайн хийгдээгүй, бүх зүйл мэрэгжлийн түвшинд бол байгаагүй, ойр хаваарх гутлын мөр, эсвэл машины мөр, үс ноос, мянцны шинжилгээгээд хамгийн тийм чухал хэрэгтэй юугч хавцаст хэрэгт хавсаргаагүй үлдсэн байдаг. За тэрнээс гадна энэ хэрэг олонний анхаарлыг хэтэрхий их татсан болохоор сурвалжлагчдаас өсвөлээд хэрэгт дуртай хүмүүс тэр газраар битүү шавж энд тэндгүү маш олон хүний уул мөрийг үлдээгээд хэрэг илрэх явцад бол хамгийн их саад учруулсан. За түүнийг олон эрчүүдтэй холбоотой байсан гэж яригддаг ч гэсэн тэр бүх хүмүүсийг нь хайж уулзаж бүгдээс нь мэдүүлэг авч хэрэгтэй холбох ямар ч баримт олж чадаагүй. За магадгүй тэдний дундаас нэг нь ч байсан байх боломжтой. За ингээд ийм нэг хэрэг байна. Өдийг хүртэл шийдэгдээгүй, хэн үйлсэн мэдэгдээгүй болохоор өнөөдрийн хүртэл нууцлаг бас сонирхолтой хിവэрэ байж чаддаг ийм нэг хэрэг байх. За өөр олон зуун таамаг байдаг ч гэсэн хамгийн их сэжиг төрүүлжсэн хоёр хүнийг би дуртаж ярьлаа. Та бүхэнд ойлгомжтой санагдсан гэдэгт бол итгэлтэй байна. Ингээд энэ хүртэл сонссон танд баярлалаа. Бүгдээрээ амралтын өдрөө аяд сайхан өнгөрүүлээрэ. Бүгдээрэнд нь сэтгэл зүйн амар амгалан хүсье. Тэгэхээр хэдүүлээ ирэх мигмар гарагт бас нэгэн сонирхолтой дугаараар эргээд уулзъя.